цанаас арагчтай апгрейдийн биологийн багш Дэлгэр байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр экологийн толгомцсон асуудлууд хэмээх сэдвийг үзнэ. Энэхүү сэдвийн хүрээнд бид биосферийн бохирдол, озоны давхаргын цоорол, хүчлэг тундас, дэлхийн дулаарал, байгалийн нөөц баялаг болон байгалийн нөөц баялагын хомсдол, биологийн төрөл зүйлийг хомсдол тэдгээрийг хэрхэн хамгаалах талаар үзэх болно. Нэгдүгээр биосферийн бохирдлыг үүсгэж байгаа тэдгээр бодисуудыг бид ксенобиотик хэмээх бодисууд гэж үзнэ. За тэгэхээр тэдгээрт хамаарах химийн бохирдол, биологийн бохирдол, цацрагийн бохирдол, дуу шуугины бохирдол зэрэг эдгээр бохирдлууд хамаарахаас гадна гол нь яг биет тэдгээр бохирдол үүсгэж байгаа зүйлс нь амьд биесийн бүтэц найрлаганд байдаггүй гадны бодисууд гэдэг утгаараа ксенобиотик хэмээн нэрлэгддэг байна. За нэгдүгээрт бид химийн бохирдлын талаар авч үзье. За тэгэхээр химийн бохирдолд олон төрлийн хүнд металлууд болон тэдгээрийг агуулсан нэгдлүүд маш их хор хөндөлийг хүн төрөлхтний эрүүл мэндэд болон байгаль орчинд үзүүлж байдаг байна. За үүнд жишээ нь мөнгөн ус байна. Мөнгөн усны хувьд үйлдвэрлэл технологи, за уул уурхайн ашигт малтмал олборлох эдгээр үйл ажиллагаанд голчлон ашиглагддаг. За тэгээд тухайн үйл ажиллагаагаа баг зэрэг хяналтгүйгээр явуулснаас болоод мөнгөн ус нь орчин тойронд тархах ийм нөхцөл бүрддэг. Ялангуяа алт олборлох, алтны хөдрийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд мөнгөн усыг ихээр ашигладаг бөгөөд мөнгөн ус нь хүний амьсгал, арьсаар, хоол боловсруулах замаар гэх мэт олон янзын замаар хүний бие махбодод орсноороо хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоог өвчлүүлэх, удамшлын санд нөлөөлөх, хараа сонсголыг эрхтнүүдийг нь гэмтээх гэх мэт олон янзын өвчлөлийг бий болгодог. Мөнгөн усны хорлоготой хамааралтайгаар олон төрлийн ургийн гажигууд үүсдэг. Хоёр дахь химийн бохирдлыг үүсгэдэг хүнд элемент бол хар тоглого байна. Хар тоглогын хувьд олон янзын өвчлөлийг хүний биед арьсаар болон хоол боловсруулах замаар мөн амьсгалаар нэвтэрснээрээ бий болгодог. Гол их үүсвэр гэвэл дотоод шатлалтын хөдөлгүүр бүхий машин, техник, төхөөрөмжүүдээс ялгардаг бөгөөд тэдгээр нь мэдрэлийн эрхтэн тогтолцоог өвчлүүлэх, за дотор эрхтнүүдийг өвчлүүлэн гэмтээх зэрэг олон янзын сөрөг нөлөөллийг бий болгодог. За жишээ нь жолооч нарын хувьд болохоор хар тоглохын бохирдолд нэлээд их өртөх, за үүнээсээ болоод арьсан дээр нь олон янзын тууралт гарах гэх мэт ийм шинж тэмдэг. За кадмигийн хувьд олон төрлийн хог хаягдлыг нам температурт дутуу шатаах, за түнчлэн боловсруулаагүй нүрсийг нам температурт дутуу шатаах зэрэг ийм үйл ажиллагаанаас ялгарч байгаль орчинд тархдаг. Түүний хувьд олон төрлийн дотор эрхтнүүдийг өвчлүүлэх, гэмтээх, амьсгалын замын эрхтнүүдийг өвчлүүлэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байгаа. Хорон болон түүний нэгдлүүдийн хувьд арьс ширний үйлдвэрт тухайн арьс ширээг эдээлүүлэх бодис болгон ашигладаг. Арьс шир боловсруулах үйлдвэр байгаа. Тийм хүмүүсийн хувьд болохоор хромын хордлогод өртөх нь нийтлэг байдаг бөгөөд хром нь хорт хавдрыг үүсгэдэг аюултай бодис байгаа. Хоёр дахь биосферийн бохирдлыг үүсгэгч бол биологийн бохирдлууд. За үүнд өвчин үүсгэгчдийг хамааруулж үзэж болно. За бактери, вирус, хөгц, мөөгөнцөр зэрэг олон янзын өвчин үүсгэгчд нь тухайн нэг бүс нутагт тархснараа тухайн бүсийг биологийн бохирдолд өртсөн байна хэмээн үзээд ариутгал цэвэрлэгээ хийдэг, эсвэл хөл хоройг тогтоох арга хэмжээнүүдийг авдаг. Түүнчлэн жом, бясаа, харах, хулгана, за мөн хачиг гэх мэт олон янзын амьтдаар дамжин эдгээр биологийн бохирдолд тархаж олон хүнд халдварладаг учраас хачигт халдвараас, шумуулнаас, за мөн гэр оронд жом, бясаа үүрлэхээс сайтар сэргийлж хамгаалж байх нь маш чухал байдаг. Цацрагийн бохирдолд бид X-ray буюу рентген туяа, за ультравиолет буюу хэд ягаан туяа нарнаас ирдэг тийм ээ. За мөн цацраг идэвхэд олон төрлийн бодисуудыг тэдгээрээс ялгарч байгаа тэрхүү цацрагийг нь авч үзнэ. За тэгэхээр жишээ нь X-ray буюу рентген туяаны хувьд жирэмсэн хүнийг рентген туяагаар үнэхээр зайлшгүй нөхцөл гараагүй тохиолдолд харахыг хоригддог. За учир нь гэвэл тэрхүү рентген туяа нь мутац үйлчилгээг үзүүлдэг байна. За мөн энгийн хүн байсан ч гэсэн жилдээ 2-оос илүү удаа рентген туяагаар харуулахгүй байхыг зөвлөдөг бөгөөд олон янзын мутацийг үүсгэснээр хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй. За үүнтэй нэгэн адил UV буюу хэд ягаан туяа нь нарнаас
өдрийн цагаар маш их өндөр идэвхжэлтэйгээр дэлхийн давхаргад нэвтэрч орж ирдэг байна. Тэгэхээр эр, эм, гэлтгүү, хөгшин, залуугүй бүгдээрээ нарнаас хамгаалах тосыг хэрэглэж хэвшснээрээ тухайн ультравиолет туяанаас өөрсдийгөө хамгаалах боломж нь бүрдэж ирдэг. За гэвчиг ультравиолетийн нөлөөгөөр магадгүй 9-11 цагийн хооронд хүүхдүүд болон хөгшин настай хүмүүсийг агаарт гараад наранд бие эхийг зөвлөдөг тийм ээ. Тэгэхээр харьцангуй бага хэмжээнд байхаараа тэрхүү UV-ийн арьсан дээр тусаад тэгээ меланоцит хэмээх хэсүүдийг идэвхжүүлж өгснөөрөө арьс бага зэрэг борлох, арьсны доор D витамин үүсэх зэрэг энэ үйл ажиллагаанд бол бага хэмжээтэй байх үед нэлээд чухал оролцоотой байдаг. Гэвч 11 цагаас хойш өдрийн хэд идэвхжлийн үед тэдгээрийн нөлөөгөөр арьс түлэгдэх, арьсны хоргүй болон хортой хавдрууд үүсэх эрсдэлтэй. Сацраг идэвхэд бодисуудын хүрээнд Японы Хирошима, Нагасаки хотуудад дэлхийн 2 дугаар дайны сүүл үед атомын бөмбөг унгасан байдаг. Тэдгээрийнх нь нөлөөгөөр тухайн хотод амьдарч байсан олон хүмүүс генийн өөрчлөлтөд орох, олон янзын мэдрэлийн болон удамшлын өвчнүүдтэй болж байсан байна. Эдгээр цацрагийн бохирдолтой холбогдлолтой Чернобылийн үйл явдлыг харуулсан кино хүртэл байдаг тийм ээ. Дуу шуугины бохирдлын хувьд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний стрессийг үүсгэснээрээ мэдрэлийн ядаргаанд оруулах ийм сөрөг нөлөөтэй байдаг. Тийм ч учраас чихээ амраах, байнга чихвчтэй хөгжим сонсдог бол түүнээс сэргийлэх, чихвчнээс айлуулах татгалзах хэрэгтэй. Хүний чихэнд 90 децибелээс дээш долгионы давтамж бүхий дуу чимээ хортой нөлөөдлийг үзүүлдэг байна. Тэгэхээр чанга хөгжим, машины дуут дохио гэхэд 110 децибел өндөр дууны долгионыг үүсгэж байх жишээтэй. Тэгэхээр энэ олон төрлийн бохирдлуудаас бид өөрсдийгөө хамгаалснараа ямарваа нэгэн өвчлөлд өртөхгүй байх нэ. Усны бохирдол. Усны бохирдлын хувьд далай тэнгис, цэнгэг усанд амьдардаг олон төрлийн амьтан ургамлын амьдралыг доройтуулах ийм сөрөг нөлөөтэй байдаг. Ус бохирдлоо гээд магадгүй хөрсийг дам дамаараа бохирдуулах ийм аюултай байдаг. Түүнчлэн хөрсний бохирдол, агаарын бохирдол, усны бохирдлууд хоорондоо нэгт уялдаа холбоотой байдаг учраас түүнчлэн тэдгээр бохирдлууд хог хаягдлыг бид нар мэдж байгаа учраас багшны хэсгээр маш товчхон яриад өнгөрөх байгаа шүү. Хөрсний бохирдлын хувьд олон янзын харь бодисууд болох мөн нийлэг аргаар гаргаж авсан гялгар, уут, хуванцар материалууд маш удаан хугацаанд задардаг. Тэдгээр бодисын хувьд хэдэн 100 жилийн туршид дэлхийн биосферт хадгалагдаж тэгээд орчин тойрондоо байгаа олон янзын бодгоолуудыг хордуулсаар байдаг. Бидний мэдхээр литосфер, гидросфер, атмосфер нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Бодис энергийн хувирал байнга тухайн экосистемд явагдаж байдаг учраас дан ганцхан хөрсний бохирдол үүслэх гэдэг нь тухайн хөрсөөр хязгаарлагдахгүй. Газрын гүний усыг бохирдуулах, мөн хөрсөн дээр байгаа бохирдлоос тодорхой хэмжээний хортой хийнүүд ялгарах байдлаар агаарыг ч гэсэн бохирдуулж болдог байгаа. Агаарын бохирдлын хувьд тэдгээрийг үүсгэгч хамгийн том хүчин зүйл, нэгдүгээрт бичигдэх хүчин зүйл бол автомашины утаа байдаг. Хоёрдугаарт цахилгаан станцуудын утаа, адмын цахилгаан станцуудын тэдгээрээс гарч байгаа олон төрлийн нэгдлүүд зэрэг эзэлдэг байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас дотоод шатлалтын хөдөлгүүр бүхий автомашинаас аль болох татгалзаж цахилгаан эсвэл хайбрид хөдөлгүүр бүхий автомашиныг хэрэглэх хандлага нэлээд их дэлгэрч байна. Бид ихтлгийгээ хайрлахгүй ямар нэг хог хаягдлыг бий болгож тухайн хог хаягдлаа ядахтаа зориултын газар хаяхгүй байгаад байх юм бол тэдгээр бүхий л бохирдлууд нь дэлхийн биосферт тэр чигтээ тархаад бүхий л амьд биес амьдрах боломжгүй болно. Ингэснээрээ дэлхийн дулаарл үүсэх, озоны давхрах цоорох, түнчлэн бид эргээд амьсгалах агаар уух усгүй болно гэдгийг сайтар санаж ихтлгийгээ хайрлах хэрэгтэй. Озоны давхрах цоорох. Үүнд бид нар хлор фторт нүүрс төрөгчд нэгдлүүд болон фреоны нөлөөг үгүйсгэж болохгүй.
За эрт үед хүмүүсийн ашиглаж байсан дийлэнх хөргөх төхөөрөмжүүд буюу хөргөгчүүд нь фреоны тусламжтайгаар ажиллаж дотор байгаа бүтээгдэхүүнүүдийг муудахгүйгээ хадгалдаг байсан. За сүүлийн жилүүдэд энэхүү фреон түүнчлэн аэрозол буюу олон төрлийн агаар цэвэршүүлэгч нэртэй олон янзын үнэр агуулсан тэдгээр бүтээгдэхүүнүүд нь озоны давхаргыг цоолдог юм байна гэдгийг мэдсэн олон ард түмэн тэдгээр зүйлсийн хэрэглэнээс татгалзаж байгаа. Ийхүү озоны давхарга цоорно гэдэг нь нарнаас хитягаан туяа гэх мэт олон төрлийн хортой долгионуудыг дэлхий рүү шууд орж ирэх боломж нь нэгдэж ирнэ гэсэн. Тэгэхээр озоны давхарга нь биднийг хортой тэрхүү цацрагаас хамгаалж өгдөг маш чухал дэлхийн бүрхөвч байх нэ. За озоны давхаргын цоорлоос үүдэн олон амьтан ургамлын амьдралд доройтож, жишээ нь ургамлын хувьд нарнаас ирэх гэрлийг хүлээж авах чадвар нь доройтоход хатаж өгөх ийм аюулд хүрдэг байгаа. Хүчлийн бороо. Үүнд үйлдвэрийн яндангаас гарч байгаа, түүнчлэн олон янзын үйлдвэрлэл цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа азотууд хөхөрлөг олон төрлийн хийнүүд нь устай хамт конденсацад ороод гар мандал руу дэгдээд үүл болж хоримтлагдаад эргээд тухайн хурд тунц нь хүчлэлэг болоод дэлхий дээр буух энэхүү үзэгдлийг бид нэр хүчлийн бороо хэмээн нэрлэдэг байгаа. Хүчлийн борооны нөлөөгөөр олон ургамлууд болон олон амьтад тэр байтугай хүмүүсийн амьсгалын эрхтэн тогтолцоонд олон янзын хүчлүүд үүсэж болдог. Бүх амьд биесэд сөргөөр нөлөөлөх хандлагатай. Түүнээс гадна барилга байгууламж, хөшөө дурсгалуудыг хүчлийн бороо нь маш ихээр идэж илэгдэл хорогдолд хүргэдэг байгаа. Ийм учраас аль болох байгалийн зүйлсийг ашиглаж, магадгүй дандаа альва нэг зүйлийг шатааж энерги гаргаж эрчим хүчээ гаргаж авах биш, байгалийн үл шавхагдах нөөц баялагуудыг ашиглах. Жишээ нь нарны цахилгаан станц, мөн салхин цахилгаан станц гэх мэт тэдгээр зүйлсийг ашиглаж эрчим хүч энерги гаргах. Тэрхүү асуудлууд дээр дэлхийн олон улс орнууд өөрсдийн хувь нэмрээ оруулцаар байна. Дэлхийн дулаалын хувьд ургамлын нөмрөг багасж байгаа. Түүнчлэн озоны давхарга цоорсон, олон төрлийн агаарын бохирдлууд бий болж байгаа зэрэг олон шалтгаанаас үүдсэн байдаг. Дэлхийд дулаараад ирэх тусам энэ нь цаашлаад цөлжилтийг үүсгдэг бөгөөд хойд болон өмнөд туйлд амьдардаг олон зүйлийн амьтдын тэрхүү хүйтэн цаг уурд дасаж зөгтсөн амьтдын амьдрах орчныг нь үгүй хийж байгаа ийм үзэгдэл юм аа. Эцэстээ бид нар дэлхийн дулаарлыг зогсоохгүй модоо тайрсаар байх юм бол, ой модоо устгасаар байх юм бол, эсвэл ой модонд ямар нэг байдлаар санамсаргүйгээр гал алдаад ойн төмөр гарсаар байх юм бол тухайн дэлхийн дулаалал нь улам л эрчимтэй явагдаад бид амьдрах орчноо үгүй хийсээр л байх болно. Тэгэхээр их дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Байгалийн нөөц баялаг. Үүнийг бид нар дотор нь шавхагддаг нөөц баялаг болон үл шавхагдах нөөц баялаг гэж хоёр хуваадаг. Шавхагддаг нөөц баялагын хувьд хүм төрлөختөн тэдгэрийг хайр найргүй ашигласаар байх юм бол хизээ нэгэн цагт дуусах нөөц баялагуудыг авч үзнэ. Үл шавхагдахт нь салхи, нарны гэрэл гих мэтчлэн сансрын тэдгээр нөөц баялагууд орно. Түүнчлэн далайн усыг татах, түлхэлт явуулдаг талаар та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр эдгээр татал түлхэлтийн процессыг нь ашиглаад дээшлэх болон доошлох үеийн энергийг нь магадгүй эрчим хүч үүсгэхэд ашиглах. Нарны энергийг шууд хүлээж аваад дулаанаа шийдвэрлэх, салхин цахилгаан станцуудыг байгуулах гэх мэтээр олон янзаар энэхүү үл шавхагдах нөөц баялагуудыг ашиглах хэрэгтэй. Харин шавхагддаг нөөц баялагын хувьд амьтны нөөц баялаг, хөрс, газрын хөрсөн дор булаатай байдаг янз бүрийн эрдэс бодисууд, жишээ нь чулуун нүрс байна, алт зис гэх мэт металлын хөдрүүд байхаас гадна ой мод, ургамлууд мөн ундны ус зэрэг хамаардаг байгаа. Тэгэхээр шавхагддаг нөөц баялагуудыг маш хайр гамтайгаар хэрэглэх хэрэгтэй. Шавхагддаг нөөц баялагийг мөн бид дотор нь нөхөн сэрэгдэг болон нөхөн сэрэгдэггүй нөөц баялаг гэж хуваадаг.
За тэгэхээр тэдгээр дотор эрдэс элементүүд, за хөрс, за газрын гүнээс ухаж авдаг газрын тос болон чулуун нүүрс гэх мэт эдгээр баялгууд нь болохоор нөхөн сэргээгддэггүй буюу үүсгэхийн тулд хэдэн 100 мянган жилийг харин нөхөн сэргдэг нөөц баялагт амьтан болон ургамлууд мөн хөрс ундны ус зэргийг авч үздэг бөгөөд гэвчиг нөхөн сэргэх юм чинь ямар хамаатай юм бэ гэд хайр наргүй ашигласаар ах юм бол биологийн төрөл зүйлийн хомсдол мөн ундны усны хомсдолд өртөх аюултай. Биологийн төрөл зүйлийн хомслыг бид амьтан болон ургамлын аймгийн хүрээнд авч үзнэ. Эдийн хувьд хэрвээ хайрлаад хамгаалаад өсгөөд үржүүлээд байх юм бол нөхөн сэргэх боломж нь хялбархан бүрдэж ирнэ. Ургамлуудын хувьд ч гэсэн үрийг нь хадгалаад тохиромжтой орчин нөхцөлд нь тодорхой бүс нутагт хамгаалтанд аваад өсгөж үржүүлэх юм бол бас нөхөн сэргэх боломжтой. Гэвчиг зарим нөөц баялагтай харьцуулахад тодорхой хэмжээний хугацаа шаарддаг учраас эдгээрт нөөцт нь хайр гамтай хандах хэрэгтэй байдаг. Тэгэхээр амьтан ургамлын нөөцийг монголчууд эрт дээр үеэсээ тусгай хамгаалалттай газар нутгуудыг байгуулах замаар хамгаалж ирсэн байдаг. За жишээ нь хустай байгалийн зохицолбор газар байна. За үүний хувьд олон төрлийн амьтдыг тухайн бүс нутгийг нь хамгаалтанд авснараа тэрхүү нутагт дэвсгэрт амьдарч байгаа амьтдыг хамгаалах арга хэмжээ болдгоо. Түүнээс гадна монголчууд эвлэлтэн нэгдээд амьтан судлаачид, ургамал судлаачид, байгаль хамгаалагчид тэдгээр бүхий л амьтан ургамлын нөөцүүдийг хайрлан хамгаалж орчны тааламжгүй хүчин зүйлсийг даван туулахад нь тусалдаг ийм арга хэмжээнүүдийг авдаг. За жишээ нь 3 сарын 3-ны өдрийн хувьд байгалийн амьтан ургамлыг хамгаалах дэлхийн өдөр хэмээн нэрлэгдсэн байдаг бөгөөд энэхүү өдрөөр тэдгээр амьтан ургамлын нөөцийг сэргээх, хамгаалах ажлуудыг илүү өргөдгөх арга хэмжээнүүдийг нэлээдгүй авдаг. За гэвчиг ганцхан энэ өдрүүдэд хамгаалаад бусад өдөрт нь тэдгээр амьтдыг сүтгээд, агнаад, устгаад байж болохгүй тийм ээ. Тэгэхээр эдгээр амьтан ургамлыг биологийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийг хамгаална гэдэг нь хүн бүрийн үүрэг оролцоог шаардсан маш чухал асуудал юм шүү. Өнөөдрийн хичээлд хамтдаа байсан хүүхдүүд та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээрээ эргээд уулзцаая.